оны 5 дугаар сарын 24 манай Монгол хэлний ярьдаг програмын сургалтын ээлжийн сургалтуудын нэг энэ сургалтын онцлог нь миний өдөр анх удаа компьютер хэрэглэж байгаа ноутбук хэрэглэж байгаа хүмүүс цогцлолт болж байгаа гэж үзэж байна. Хоёрт нь Монгол хэлний ярьдаг програмыг сайжруулах хөгжүүлэх төслийн хүрээнд явагдаж байгаа номын хэн дээр явагдаж байгаа сургалтуудын эхний сургалт өнөөдөр эхэлж байгаа маань. За эхлээд энэ Монгол хэлний ярьдаг програм маань түүхийн нэр бол хараа үзэлт үзсний холбоо Монгол Улсын их сургууль мэдээлэл технологийн үндэсний парк Тайландын мэдээлэл технологийн парк гэдэг олон байгууллагууд санаачилж 2010 оноос хойш хөгжүүлж ирсэн. За тэгээд сүүлийн 1 жилийн хугацаанд Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамнаас энэ програмын хөгжүүлэлтийг дэмжиж одоогийн энэ сургалт одоогийн энэ бидний суулгацсан байгаа Монгол хэлний ярьдаг програм БАТ гэдэг хоолойг хөгжүүлж одоо хэрэглээнд гарсан. За энэ хөгжүүлэлт энэ сайжруулалтын маань Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамнаас дэмжлээ. За тэгээд энэ ярьдаг Монгол хэлний ярьдаг програмын сургалт хараа үзэлт үзсний холбооны мөнхөн сэрэг сургалтын төв 116 дугаар сургууль номын сан гэсэн энэ газруудад зохион байгуулалтад явж байгаа 4 сараас хойш. За өнөөдрийн сургалтын дээр маань ер нь компьютер хэрэглэдэг хүмүүс маань ч ирсэн байна. Анх эхлэн суралцах гэж байгаа хүмүүс ч байж байгаа. Тэгэхээр бас их онцлог хөштэй байна.